Улс аймгийн автоэрийн төв 2017 онд хуучин нисхийн барилгыг балансаас баланс шилжүүлж авсны үндсэн дээр 258 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар их засвар хийлгэж автовокзалын үйлчлэгийг ард түмэндээ үзүүлэх боломжтой болсон. Тэр ондоо 89 сая төгрөгөөр аймгийн хөрөнгө оруулалтаар гадна шугам шүлжээ болон ЦТП ажиллаа хийж үзсэн. 2018 онд болохоор автоэрийн төв маань ажилчдын нийгмийн асуудал болон туулах чадвар бүхий автомашин, компьютерууд, өрөө тасалгааны тавилга гэсэн хөрөнгө оруулалтууд хийж авсан. 2019 онд 906 сая төгрөгөөр техник ялт үйлчлэгийн төвтэй болж байгаа нь Увс аймгийн нийтийн иргэдэд автоэрийн үйлчлэгийг үзүүлэх бүрэн боломжтой болсон. За мэдээж хэрэг энэ усын цэнгэр хязгаарт одоо энэ техникийн хяналтын үйлчлэгийн төвийн барилга нээлттэй хийж байна. Энэ маань 240 м квадрат. За стандартын шаардлагыг нь бол хангасан тээврийн хэрэгслийн одоо бүрэн бүтэн байдлыг тодорхойлох техникийн хяналтын үйлчлэг онцлогоог одоо яг хийх ийм стандартын шаардлага хангасан ийм барилга одоо байр маань бол ашиглалтанд орж байна. Автоэрийн үйлчлэгийн төвөөс ерөнхийдөө бол энэ сүүлийн 3 жил бол энэ үе шаттайгаар энэ техникийн хяналтын үйлчлэгийн байр автовокзалыг энэ стандартын шаардлагад нь нийцүүлж ингэж бол ашиглалтанд одоо үе шаттайгаар оруулж бол ингэж хүлээлгэж өгч байгаамаа. Энэ барилга маань одоо ашиглалтанд орсноор мэдээж хэрэг энэ тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг одоо яг одоо үнэн зөвөр стандартын дагуу технологийн дагуу үзэж оншилж одоо үнэн зөв байдлыг нь тодорхойлно. Ингэснээр мэдээж хэрэг одоо замын хөдөлгөөний аюулгүй байдал одоо осол гэмтэлтэй юу гэдэг одоо ингээд тэр нөхцөл байдлаас бол урьдчилан сэргийлж одоо үзэж оншилж дүгнэж ингэх одоо ингэснээр бол мэдээж хэрэг хүний амнаас эрүүл мэнд олон одоо ач холбогдолтой. За ер нь бол автоэрийн үйлчлэгийг бол одоо нэг дороос ая тухтай авах одоо ингээд иргэд зорчигч тээвэрчд одоо нусан ард түмний одоо ая тухтай үйлчлүүлэх ийм л нөхцөл болцоо бүрдэж байгаамаа.